Ноёд группийн ерөнхийлөгч Буяндарш нарт холбогдох хэргийг нийслэлийн прокурорын газарт хянаад шүүх шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад Буяндарш нарыг бусдаас 2 тэрбум төгрөгийг зайлж их хэмжээний хохирол учруулсан, иргэний шүүх хуралдаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, мөн бусдыг илтэд онц хүнд гэмтэрэгт холбогдуулан хор уршиг учруулсан болохыг тогтоожээ. За энэ бусдыг зайлам эхэлсэн, за хуурамч чөхөөрөмт үйлдсэн, за бусдыг гүтгсэн гэсэн ийм асуудлууд дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгаад шүүхэд шилжүүлчихэд байж байна. Мөн өмнө нь Буяндарчаас авилга авч иргэний шүүх хуралдаанаар түүний тал шийдвэр гаргасан гэх шүүгчдийн хэргийг тусгаарлан шалгаж эхэлжээ. Буяндарчийн хэрэгээс тэр хоёр шүүгчтэй холбоотой байсан хэргийг бол тусгаарлаад аваад үлдчихсэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн Буяндарчид зайлуулсан гэх Ноёд Construction компани захирал бэлэгдэгч мөн хууль зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт хянж байгаа мэнэ. Бэлэгтийн хэрэг бол мөрдөн байцаалтын ажиллагаанд үндсэндээ явагдаж дуусаад прокурорын хэлж ажиллаж байж байгаа.